Өнөөдөр сувилагч нараараа бахархах тэдэнд талархах өдөр. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байдаг сувилагч нарын баяр үлээ. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан сод үйлэг амьдралынхаа 35 жил энэ салбарт ажиллаж, сэтгэл зүрх, ур чадвараа зориулжээ. Тэрээр олон гаруй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд, илтгэлүүдийг тавьж, их нялхсаас ажлын гараагаа эхэлж, өнөөдөр хүүхдийн төв сувилалд сувилахын арга зүйчээр ажиллаж байна. Аав маань бол хүүхдийн эмч дэдэртэн профессор, ээж маань бол сөрийн диспансерт эмчээсэн. Ийм сайхан хоёр хүн дээрээ би үсэж одоо ингэж энэ ангаах эрүүл мэндийн салбар руу одоо орох анхны маань зам манд нэгдсэн мэдээ. За тэгээ анх би их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөд тэр үеийнхаа нэрээр тэнд одоо 1990 онд сувилагчийн сургууль төгсөөд хүүхдийн реабилитац гэж тасагт йогийн сувилагчаар ажилд орж ирсэн. Тэр бол ерөөсөн Монголоос нэг л хүн йог одоо энэтхэгж явж йогыг бэлдээд тэр хүн маань одоо дахиж өөр газар ажилд ороход надад тэр йогийн сувилагчдыг ажиллаа хүлээлгэж өгчээсэн юм аа. Одоо тийм сувилагч бол ер нь одоо баг их нэст байдаггүй. Ажил хөдөлмөрийн гараа, амьдралын минь гараа бүгд их нэлстэй холбоотой байдаг учраас би тэнцээ нөгөө өстэй хүүхдээр бол бачир насаа эрхэлж өнгөрөөж хайрлуулж өнгөрөөсөн гэж боддгийг. За дараагийн байгууллага болохоор хүүхдийн клиник сувилал хойр гэдэг одоо 2 дугаар ясал гэж их ярьдаг хүмүүстэй тэнд одоо ингээд 10 жил ажилласан байдаг. Тэнд би юу сурсан гэхлээр би бүх юмыг одоо сурч боловсрч те юм яаж хийдгийг тэндээс би суралцсан. Одоо үед бол сувилагчаар ажиллах хүн маш ховордсон. 35 жил ажиллана гэвэл бахархмаар гоё үйл явдал. Энэ хүний хүн сургах мэдлэг, оюун ухаан, зан харьцаа бүх юмныг нийт одоо манад ажиллаж байгаа 52 сувилагч юм бол үлгэр дуурайл болсон ийм гоё мондог сувилагч өнөөдөр нэг өдрөө тэмдэглэж байгаад бол маш их баяртай байна. Би гэхэд бол хүүхдийн эмчээр бол одоо 23 жил ажиллаж байна. Миний амьдралын хугацаанд би бол ер нь азтай хүн л дээ. Надад бол маш сайн сувилагч нар таардаг. Сувилахын шинжлэх ухаан, ангаах ухаан, эмчийн шинжлэх ухаан хоёр ингээл айлын одоо гэрээр зүйрлэх юм бол хоёр баган шиг ингэж явдаг. Нөгөө манай ажилчдыгаа сурч боловсрох, хөгжүүл хөлсөд дэмжихээс гадна нөгөө эрүүл мэнд нийгмийн асуудлыг бол маш сайн хариуцдаг. Одоо жишээлбэл манай ажилчдаа, сувилагчдаас одоо бидний хамт олноос үлдсэн гэхэд тэр бүхний ард бол сод үйлэг эгч маань одоо нөгөө яг бүр ээжчин, эгччин, гэр бүлшиг нь очиж ингэж нөгөө оролцож тэр бүхэнд очиж ингэж уулзаж арга эрт нь одоо манай энэ сувилагч юм аа гэдээ одоо очиж эмч юутанд нь уулздаг. Тэргээр одоо би маш их бахархаж байна.